Хөтөлбөр үргэлжилж байна үзэгчтэй. За бид одоо зочинтой ярилцах гэж байна. За Монголын хөрөнгийн бирж хувьцаат компани гүйцэтгэх захирлын үүргийг төр орлон гүйцэтгэгч Ноён Мөнхбат манай студид ирээд байна. Өглөөний мэндийг хүргэе тань. Өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр Монголын хөрөнгийн биржтэй холбоотой хэд хэдэн сүүлийн үеийн мэдээллүүдийн талаар болгон за цаашид бас авч хэрэгжүүлж байгаа бодлогын талаар хоёулаа ярилцах хуваартай байгаа. Тэгэхээр Монголын хөрөнгийн биржийн хувьд яг одоогийн байдлаар зах зээлийн үнэлгээ нэг 13-аас 14 их 80 төгрөгөөр л үнэлэгдэж байгаа шиг байна. За хамгийн сүүлд гарсан шинэ мэдээллийн хувьд бол шинэ индексүүд нэмэгдэж байгаа гэдэг мэдээлэл байна. Тэгэхээр юун төрөнд ямар төрлийн индексүүдийг нэмэхээр бэлтгэж байгаа энэ талаарх мэдээллийг эхлэе бидэнд хаалцаж. Бид 26 оны эхний улиралд ер нь Монголын хөрөнгийн биржийн ирээдүйн 3 жилийнх нь стратеги төлөвлөгөөг шинжилж гаргасан. За энэ стратеги төлөвлөгөөний хүрээнд бол хамгийн ихэнд хийж төвлөрөх ажил маань бол хөрөнгө чадварыг дөрвтөө нэмэгдүүлэх ийм ажил байна. За энэ ажлын хүрээнд мэдээж ихнийх нь бол одоо өдөр тутмын арилжааг нэмэгдүүлэх. За үүнийхээ хүрээнд бид шинэ бүтээгдэхүүнүүдийг нэмэх, за мөн маркет мейкер буюу зах зээл үүсгэгчийн функцийг эхлүүлэх гэх мэтлэн ажлуудыг төлөвлөж байгаа. За хоёр дахь нь бол одоо гадаадын портфолио менежерүүдийг оруулж ирэхэд төхөн болох зорилгоор индексүүдийн бүтээгдэхүүнийг шинжилье гэж ярьж байгаа. 2023 оноос хойш бид Russell FTSE-гийн одоо Frontier гэдэг ангиллалд манай бирж явж байгаа. Тэгэхээр энэ Frontier ангиллалын биржүүд дээр ETF-үүд буюу биржээр арилжаалагддаг энэ пассив төрлийн индекс дагдаг сангуудад хөрөнгө оруулдаг энэ хөрөнгө оруулагч нарт зориулсан бүтээгдэхүүнийг нэмж байгаа. Сүүлийн 12 гаруй жил бид бол топ 20 индексээ дагаад явж байгаа. Манай бирж дээр арилжаалагдж байгаа хамгийн одоо том зах зээлийн үнэлгээтэй хөрөнгө чадвар идэвхтэй одоо энэ хувьцаануудаа багцлсан бүтээгдэхүүн байдаг. За яг энэ одоо топ 20 индексийг дагдаг хөрөнгө оруулалтын сан өнөөдөр бол бий болоогүй байна. Бид энэ дээр бас тодорхой хэмжээнд судалгаа хийгээд ер нь дагнсан төрлийн индексүүдийг хөрөнгийн биржээс санал болгох шаардлагатай байна гэд уулуурхад ид бүтцийн индекс, за тэгээд үүнийгээ дагсан хөрөнгө оруулалтын сан, за санхүүгийн салбарын индекс, үүнийгээ дагсан хөрөнгө оруулалтын сан, ногдлын ашиг дараадаг хувьцаануудын индекс гэсэн энэ гурван төрлийн индексийг хөрөнгийн биржийн зүгээс боловсруулад, за энэ нь бол гадны одоо портфолио менежерүүд хөрөнгө оруулагчдыг татахад төхөмтөө байх зорилгоор гэж явж байгаа. Энэ ажлыг бол одоо 2 жилийн хугацаанд бол хийн. За мөн дотоодын хөрөнгө оруулагчдад зориулсан доллар хежд бүтээгдэхүүн буюу валют дээрслийг хаасан ийм индексийг гадны зах зээл дээр арилжаалагдж байгаа, ам доллараар арилжаалагдж байгаа хувьцаа болон бусад үн цааснуудыг багцлсан энэ индексийн бүтээгдэхүүнийг бас ойрын хугацаанд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа утгагүй бас зах зээл мэдээнүүд нь гарах байхаа. Түрүүн бас та яриандаа дурдж байхад за шинээр нэмэгдэж байгаа индексүүдээс гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд бас татан оруулж ирэхэд бас чухал ахицуудын нэг нь болно гэдгийг дурдж байна. За эдгээрээс гадна одоо гадаадын хөрөнгө оруулагчид за Монголын хөрөнгийн биржээр арилжаа хийсэн тохиолдолд татвар суудгалын асуудал бас нэн тэргуунд яригддаг. Тэгэхээр энэ тал дээр бас ер нь томоохон өөрчлөлтүүд хийхээр бэлтгэж байгаа юу? Та энэ талаарх мэдээлэл бас бидэнд байна. Хоёр төрлийн татварын асуудал ер нь хөрөнгө оруулагчдад гадаад дотоод гэлтгөө ярьж байна. За эхнийх нь бол энэ capital gains tax буюу хувьцаа зарж борлуулсны ашигаас төлж байгаа татварын асуудлыг ярьдаг. За энэ дээр хувь хэмжээний хувьд бол харьцангуй одоо бусад улстай харьцуулахад бол гайгүй. Манайх бол 10% capital gains tax-ыг ногдуулдаг. 26 онд бол энэ хувь хэмжээг 90%-аар бууруулад 1%-ыг ногдуулж байгаа. 27 онд 50% гээд 28 оноос хэвийн төвчнөр ногдуулж байгаа. Хаана асуудал байна гэхээр энэ татварыг ногдуулж байгаа аргачлалт нь асуудал байна гэдгийг хөрөнгө оруулагчдын зүгээс ярьж байна. Ялангуяа тогтмол өндөр давтамжтай арилжаа хийж байгаа хөрөнгө оруулагчийн хувьд ашигтай арилжаан дээрээс нь capital gains tax-ыг суутхан авдаг. Алдагдaltaй арилжаалагдсан тохиолдолд энийг нь одоо зардлыг нь хасдаг буюу offset хийдэг ийм механизм байхгүй байна. Ингээ болохоор яг бодит татварын хувь хэмжээ нь нэлээд өндөр гарахаар байна. Нэг талтай ашиг олсон болгонд нь татвар ногдуулаад идэг. Алдагдaltaй арилжаанаас нь бол энийг хасахгүйгээр ногдуулж байгаа нь бол татварын одоо effective rate гэж ярьдаг те. Бодит яг татварын хувь хэмжээг бол өндөр гаргаж байна гэдэг асуудал ярьдаг нэгдэг. За хоёр дахь асуудал бол манад бүртгэлгүй гадаадын аж ахуй нэгжүүд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан
татхад нь суудхан татвар гэж 20% одоо татвар. Ялангуяа энэ давхар татварын гэлээгүй улс орнуудаас хөрөнгө оруулж байгаа аж ахуй нэгдүүд энэ асуудал тулгарч байгаа. Тэгээд энийг бол нэлээх хилцүүлгүүд дээр ер нь бол ярьдаг. Яг өнөөдрийн байдлаар бол энэ татрын багц цуулын шинжилгээний хүрээнд ч юм уу энэ дөрвтэй шийдвэр байхгүй байгаа. За энийг бол мэдээ зохицуулах байгууллагатай болон сангийн хамтаа зөвшөлтчид энэ ойрын хугацаанд бол санал оруулж шийдвэрлэх талаас нь хөлтөж ажиллана гэж бодож байна. Би өргөжлүүлээ танаас за Монголын хөрөнгийн зах зээл дээрээс нэлээдгүй том хүлээлтийг одоо үүсгээд байгаа төрийн өмчт компаниудын одоо хувьцаат компани болгох шилжилтийн талаарх мэдээллүүдийг асуумар байна л да. За өнөө 7 хоногт бол одоо улсын хурлын хаврын чуулга эхэлж байна. За хаврын чуулганы энэ удаагийн чуулганаар бол одоо энэ 18 компанитай холбоотой асуудлыг бол хилэлцэх товтой байгаа. Тэгэхээр энэ 18 компани ямар шат дараалтайгаар ер нь хувьцаат компани болж шилжих вэ? Намрын чуулганаар төрийн өмчийн компаниудыг олон нийтэд нээлттэйгээр биелж арилжаалах асуудлыг хилцэх тухай асуудал яригдсан. За энэ дээр бол ер нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар түүний оролцсон ажлын хэсгийн дүнд бол 18 компанийг 28 он хүртэл үе шаттайгаар хувьчлах тухай асуудал илэрхийлсэн. За мэдээж манай хөрөнгийн биелж бол эдгээр компаниудын нэгэнд нь байгаа. За намрын чуулганаар хилцсэн одоо асуудлынх нь хүрээнд бол ойролцоогоор 3 их 80 орчим төгрөгийн одоо их усүр энэ юуны олон нийтэд санал болох ажлын хүрээнд бол татан төвлөрүүлэхээр ингэж яригдж байгаа. Биелжийн хувьд бол сангийн яам болон биелждэл ажлын хэсэг гараад энэ хөрөнгө оруулагчдыг тодорхойлох ямар нөхцлөөр одоо нэмэлт хувьцаагаа санал болгох уу, хэдэн хувийг гаргах уу гэдэг хөрөнгө оруулагчийн танилцуулгыг бэлдэх ажлыг бол хийгээ явж байна. Миний ойлгож байгаагаар бол хаврын чуулганаар эдгээр 18 компанийг тухай бүрчлэн хэлэлцэж хэдэн хувийг нь хүнд хэрхэн одоо санал болгох уу гэдгийг шийднэ гэдэг хүлээлттэй байгаа. Биелжийн хувьд бол мэдээж энэ шийдвэр гарах юм бол бодлогын түвшинд бол нэлээд биелжийн үйл ажиллагааг дэмжсэн ийм шийдвэр болно гэж болж байна. Би ярилцлагынхаа төгсгөлд танд илүү урт хугацааны бас бодлогын өөрчлөлт болон за стратегийн шинжилэлтийн талаар ярмаар байна л да. За манай Монголын хөрөнгийн биржийн хувьд одоогийн байдлаар frontier market гэдэг ангиллалд бол багтдаг байгаа тий. За жижиг, за хөгжлийн эхний шатнд явж байгаа зах зээлийг бол ингэж нэрлэдэг. Зарим дараагийн шат ахих урт хугацаанд бидний шат ахих ёстой маркет бол emerging market гэж нэрлэж байгаа. За хөгжиж байгаа зах зээл. Тэгэхээр бид нар ер нь энэ хөгжиж байгаа зах зээлд шилжихийн тулд манай Монголын хөрөнгийн бирж, Монголын хөрөнгийн зах зээл шилжихийн тулд ер нь урт хугацаанд ямар стратеги баримталж байна. За өнгөрсөн сард санагдаж байна Индонезид бас нэгэн томоохон шууган болоод өнгөрлөө шүү дээ. Яг энэ хөрөнгийн зах зээлтэй холбоотой энэ асуудлууд ч гэсэн Индонезид ижил асуудлууд ч гэсэн манайх дээр байгаа санагдсан. Тэгэхээр манайх ер нь урт хугацаанд ямар стратеги баримталж яг фүцгийн одоо зах зээлийн ангиллалын хувьд нь frontier, emerging хоёрынх нь гол ялгаа нь юундаа байдаг вэ гэхээр frontier бол хөрвөх чадвар багтай зах зээлийн үнэлгээ бол тодорхой түвшинд хязгаарлагдмал гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд тодорхой хязгаарлалтууд байдаг гэдэг ийм ангиллал. Emerging зах зээл нь яадаг вэ гэхээр хөрвөх чадвар тодорхой хэмжээнд нэмэгдсэн, ялангуяа гадны хөрөнгө оруулалтын зохицуулалт сайжирсан, эдгээр хөрөнгө оруулалт шингэхүйц хэмжээний томоохон аж ахуй нэгжүүдийн хувьцаа нь нэлээд өндөр хувь хэмжээгээр олон нийтэд нээлттэй арилжаалагддаг ийм нөхцөл байдалд бол emerging зах зээл гэж үздэг. Тэгэхээр яг энэ чиглэлтэй бол уялдахуйц стратегийн төлөвлөгөө боловсруулсан байна. Бид хамгийн нэгдүгürt бол энэ хөрвөх чадварыг нэмэгдүүлэх юм хөтөлбөр гээд үүн дотроо төрүүлсэн зах зээл үүсгэгч индексүүд за тэгээд одоо юу гэдэг бусад одоо шинэ бүтээгдэхүүнүүд гэдэг чиглэл нэгдүгürt ажиллаж байгаа. За хоёрдугаарт нь бол чанартай томоохон листүүдийг нэмье гэж байгаа. Ялангуяа энэ түрүүний хэлдэг энэ төрийн өмчт компаниудыг олон нийтэд нээлттэй санал болгоно гэдэг маань бол нэг талдаа маш том боломжийг энэ алхамд хүрэх одоо нэлээд том боломжийг бий болгоно. Тухайлбал одоо МЯАТ уулын баяжуулах эрдэнэ төлөвлөлт эрдэнэс 5-7 гэх мэтчлэн хөрөнгө оруулагчийн гадны хөрөнгө оруулагчдын сонирхлыг татгууц томоохон компаниуд байгаа нь бол нэлээд боломж гэж харж байгаа. За дээрээс нь бид бол энэ тайлагналын стандартыг олон улсын түвшинд хүргэх чиглэж ажиллаж байгаа. Та бүхэн анзаарсан бол Open CMS, CMN гэдэг манай энэ тайлагналын одоо энэ платформыг бид шинээр хөгжүүлж олон нийтэд зарласан. Өөрөөр бол гадна дотны гэлтгүй бүх хөрөнгө оруулагчид шинжээчдэд манай зах зээлийн мэдээлэл шуурхад дамждаг байх.
За өнгөрсөн жилүүдэд бас хэрэгжүүлээд эдийн эхэлсэн манай системийн шинжилэл модернизацийн ажлууд явагдаж байгаа. За энийг бол бид үе шаттайгаар хэрэгжүүлээд олон улсын холболтуудыг хийх чиглэлээр ажиллана. За гуравт бол гадны хөрөнгө оруулагчдыг манай биржээр арилжаа хийхэд одоо ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн болоод логистикийн асуудалгүй болох тал дээр нэг хэд ажлуудыг төлөвлөж ажиллаж байгаа. Үндсээ энэ 5 чиглэлд бол манай стратегийн одоо төлөвлөлт бол хийгдсэн байна. Тэгэхээр та бүгдийн стратеги илүү оновчтой байж Монголын хөрөнгийн зах зээл бас дараагийн шат руугаа ахиасаа гэж өрөөе. Тэгээд урилга авч бидэнтэй харилцанд баярлалаа. Баярлалаа.